Хүү минь, зааж зөвлөсөн цэцэн мэргэн үгсийг минь анхаар. Ойлгож ухаарсан зөв үгсийг минь чих тавин сонс. Тэгвэл чи хашир хянуур болж хэл яриач нь хүртэл гүн мэдлэгийг харуул. Тэгэхээр завхаа ихнэрийн хэлэх үг бал бурам мэт нялуун ярих яриа нь цөцгийн тос мэт налирхай боловч түүний өгөх нөлөө нь могойн хор мэт гашуун хоёр талдаа эртээ сэлэн мэт хөнөөлтэй болно. Тийм хүүхэн үхэл рүү нэгэнт хөлөөн тавиад булш руу очих замаар явж байгаа болов. Тийм хүүхэн амьдралын замын тухай огт эргцүүлэн бодохгүй яагаад тэнийч төрсөн замынхаа тэнэг болохыг анхаардаггүй. Хөвгүүд минь, хэлэх үгийг минь анхааран сонс, хэлсэн үгнээс минь хизээч бүүгаж. Тийм хүүхнээс холуур тойрч яв. Орон гэрийнхний үдээрч бүү ойрхон гар. Учир нь гэвэл хүн өөрт ногдох алдар хүндийг өрөөл бусдад алдах хэрэггүй. Өн удаа наслах байдлаа өршөөлгүй гараар хөнөөгдөх учиргүй. Үл таних хүнд өмч хөрөнгөө өгч хүч хөдөлмөрийнхэн үр дүнг хүний гарт оруулах хэрэггүй. Тэнхүү буруу замаар орсныхоо үр дүнд нас барахынхаа өмнө тэнхээ тамираан шавхаж дуусаад эцэст нь өвчнөд баригдан ёолж залуудаа би мөнч болчимгүй явж засаж шийтгэх гэвэл үзэн ядаж зэмлэж сургах гэвэл нүрэн буруулдаг байсан. Багш нарын үгийг сонсоод чихэн тагалдаг байлаа. Зааж сургасан хүнээс би тойрч давхдаг байлаа. Одоо тэгээд би олонний өмнө шившгэн хутгаж баларч дууснаа харууллаа да гэж ярих цаг ирнэ. Хүн өөрийн хувингаас ус ууж, өөрийн худгаас ус авсан дээр. Өөрийн гэсэн булгийн усаар хүний газрыг усалж, хотын гудамж талбайгаар дэмий гойжуулах хэрэг байна уу? Тийм бол бос өөрийн юмыг өөртөө хэрэгэл. Өрөөл бусдад ашиглуулах хэрэггүй. Өөрийн гэсэн тэр булагч нь үр өгөөжөн хайрлаж байг. Залуу наснаас ханьсан хантайгаан амьдралын баяр жаргалыг эдлэж яв. Насны тэр ханчин л сэтгэл булаам марл ялдам гойлог согоо мэт янаг дотно билээ. Түүний хөхнөөс бие сэтгэл ханахын тааламжтайг мэдэрч түүний хайр дурлалд сэтгэл татагдан хөл алдаж яв. Бусдын завхаа эмд хөл алдаж тийм имийн хөхийг тэрэн хэвтэх ямар ашиг вэ? Учир нь гэвэл юу ч хийсэн мөнхийн эзний өмнө бүгд ил билээ. Хүний явах замыг тэр үргэлж ажиж байдаг билээ. Ёрын муу хүний өөрийнх нь хийсэн үеийн үр дагавар хөлийг нь твхтэж гарыг нь уйдаг. Тийм хүн дэг журм гэж юу болохыг сураагүй өнгөрсөн учраас цагаасаа өмнө нас барна. Тэнэглэж завхарч явсаар бүр мөсөн мөхнө. Хүү минь, хэрвээ чи бусдын өрийг төлөхөөр амласан бол бусдын өмнөөс ямар нэгэн батлан даалт гаргасан бол эсвэл чи өөрийнхөө амнаас болж өөртөө саад тавьсан бол өөрийгөө ороох үг хэлж тийхүү бусдын гарт орсон бол миний хэлсэн дагуу явж өөрийгөө авч гарах хэрэгтэй. Юуны өмнө тэр хүн дээрээ шалвхан очиж төлөв даруй үгээр шалж хоргоо. Тийхүү үг хэлэн ололцоос нааш нүдний чилээ гаргаж амарч хажуулах хэрэггүй. Анчны хараанаас зүгтах оон мэт, ангуучны өрхнээс зүгтах шуу мэт тэмүүлэн байж өөрийгөө авар. Залхуу хориг хүн чи шоргоолжны өрн дээр очиж ажиглаад мэрэгэн ухаанаас суралцсан. Ахлагч удирдагч юм уу даргалан дагуулагч байхгүй атлаа тэр шавж зуны цагт идшээ нөөцөлж ураг цураах үед тижэлэн бэлтгэдэг. Гэтэл залхуу хүн минь чи хэдий болтол ийхүү орон дээр хэвтгэв ундах нойрноосоо хизээс хэрэх вэ? Жаахан унтах, түр дуг хийх, өчүүхэн зурч болтугай гараа хөнхөн амарч суух гэсээр байтал чинь хоосон ядугийн гай чам дээр их замын дээрэмчин мэт зэвсэг агссан этгээд мэт гинт дайран орж ирэх болно. Дими зайгуул амьтад хорон санаатнууд л ийш тийш тэнэвчлэн худал ярьж явдаг. Нүд амаа нэрмэн хөл юугаа маажин гар хуруугаар дохин байж хар муу санаандаа зэлт хуйвалдаан зохиож хүн бүрийн хооронд хэрүүлийн үрийг тарьдаг. Гэвч тийм хүнийг ажиггүй байхад нь гинтийн гай дайрч нүдэрмхийн зуур свэрч сэхэл авалгүй мөхдөг. Хүн төрлөختний үйл дотроос мөнхийн эзний үзэн яддаг бузарт тооцдог зүйлүүдээс
6-7-г тоочвол ихэмсэг бардам харц бодлон ярьдаг ам гэмгүй хүний ам бүрлэгсэн гар хорон үеийг сэдэгч зүрх сэтгэл хорлон суйтгэхээр тэмүүлэх хөл худал үг амнаасаа унгасан гэрч болон ахын дүүсийн хооронд хагарал үүсгэсэн этгээд эдгээр болно. Үүмэн төрсөн эцгийнхээ тушаасан үгийг даг. Төрүүлсэн ихийнхээ зөвлөсөн үгийг бүү өмөрт. Тэднийхэн захиж хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ ямагт тээж хүзүнээс зүүсэн сахиус мэт салгалгүй авч яв. Хаач явсан тэдний сургаал чамайг хөтлөн дагуулж, ундах нойронд чинь хүртэл хамгаалж, сэрх бүрд чинь зөвлөгөө өгч байх болно. Учир нь гэвэл тэдний сургаал зөвлөгөө алхах үед дэнлүү амьдрах замд гэрэл болно. Тэдний зэмлэл шийтгэл нь амьдралын замыг чиглүүлнэ. Тэдний заавар чамайг ёрын муу эмийн гарт орхоос хамгаалж, завхай зайдан дуриалсан нялуун үгнээс нь тойруулна. Завхай эмийн гаднах өнгө үзэмжинд бүү шунан тачаад, гоёмсог нүдийнх нь харцанд өөрийгөө бүү олзлуул. Янхан эмээс болж чи үл залган амьдрахаас өөр аргагүй төрнө. Завхай эхнэрээс болж чи амьнасаа алдна. Асаж байгаа галыг илгэндэн тэврээд зөөдөг хүн бий юу? Тийм яваад хувцаанд төлөхгүй өнгөрөх хүн бий юу? Эсвэл халуун цог дээр хөл нүцгэн явдаг хүн бий юу? Тэгээд хөлөөн хайраагүй гарсан хүн бий юу? Амд нөхрийнхөө ихнэртэй завхаарсан хүн үүнчлэн хохирдог. Хүний ихнэртэй ойртсон хүн хохирлгүй салсан удаагүй. Хүн гэдсүүлсхийн эрхэнд хулгай хийвэл олонний жигшлийг асар их төрүүлдэггүй боловч баригдсан цагтаа 7 нугалн төлж үүнээс болоод бүх хөрөнгөөч алдаж мэднэ гэдгийг сан. Үүнчлэн бусдын эмтээ завхаарсан хүн монхог булхан харуулж өөрийгөө устгаж байна. Баригдахдаа бие махбод нь гэмтэж нэр хүнд нь хугардаг бөгөөд нэгэн тулсан ичгүрт нэрийг хусгараг байхгүй. Учир нь гэвэл ер нөхрийн хар гэдэг хэлэнтэй агаад ус хонзонгоо авбал өршөөл үзүүлэхийг мэдэхгүй. Хичнээн их мөнгөөрч хохирлон төлөвлөхийг хүсэхгүй. Зээл хах үйл амлсан ч хүлээн авна гэж байхгүй.